цаг болж байна. Төлөө өнөөдөр Зендаягийн morning routine хийх. Зендаяс ирчээд нэг юм хийдэггүй уцаа орлдог гэсэн. Тэгээ төлөө уцаа орлдог. Тэгээ босидөө. Тэгээ Зендая босчоод шууд нүүр гараа угаагаад усан дор шаардлагатай бол усанд ордог гэсэн. Тэгчээд манай хүн порт хийх ерөн дургу гэсэн. Тэгээд менежер нь дандаа Зендаяг өдөр болгон ерөн бие хөдлөх ёстой гэж сануулдаг гэсэн. Тийм болохоор манай өвгний хийх дуртай спорт нь йога, эсвэл фитнесийн хүчний дасгалууд, эсвэл хайк хийх, дууланд гарах. Тэгээд завгүй өдрүүдээр зүгээр нохоогоо гадаа гаргаад залхилуулцдаг гэсэн. Надад нохоо байхгүй. Тийм болохоор хэдүүлээ фитнес ороод йога хийгээд эсвэл янз бүрийн хүчний дасгалуудыг харж агаад хийж үзье. Би жимнээс үргэлжлүүлээ. Тэгэхээр одоо хэдүүлээ нүүр бодог ус мөсөндөө орё. Би нэтээр харсан заяа. Зендая ер нь ихэвчлэн ажилгүй одоо нөгөө day off тэ амралтын өдрөөрөө нэг бодог ер нь түрхэд байх дургу гэсэн, нүрэ бодох дургу гэсэн. Тэгээ хэрэг бодвол нэг юм хөнгөн glowy хөмсгөн гоё болсон тэ ямар бодог гэдэг үлээ. Тиймэрхүү бодог бодох дуртай гэсэн. Тэрнээс бол янз бүрийн арга хэмжээ одоо зохион байгуул тэ тэрэн дээр Зендая нүдэндээ айгүй ач холбогдол өгдөг гэсэн. Одоо нүүрний мейкап дундаас нүдний мейкапд амар дуртай гэсэн. Тэгээд би хэдэн зураг Instagram дээр нь хараад Зендая бас өөрийнх нь natural юм буржгар өстэй мейкап лукуудыг би бол хий гэж бодсон, дуурайх гэж үзье. Тэгээ эхний зураг нь болохоор энэ байна. Энэ бүр амар хөөрхөн вау. Энд дээр ч гэсэн ингээ харж байвал та ингээ нүдэнд нь айгүй их аш холбогдол өгсөн мейкап байгаа. Тэгээ ус нь бас яг юм өөрийнхөө буржгаар амар гоё харагдаж байгаа. Иймэрхүү тэ нэг glowy нэг гоё иймэрхүү бодолт хий гэж бодлоо. Гэхдээ би будаж чадахгүй өөрийнхөө хичээ. Энэ илүү төгөх юм байна. Одоо жишээлбэл өдөр тутамдаа Зендая ингэдэг гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор энийг хийх гэж үзье. Йоо та нар сүүлд хийсэн зургийг харсан уу? Oh my god, энийг харчаа штэ. Эсвэл нэг иймэрхүү бодолт хийх гэж үзэх үү? Янз бүрийн тэ арга хэмжээ одоо зохион байгуул Зендая бол нүдэндээ ингээд фокус өгдөг гэсэн. Тийм болохоор ийм бодог хэдүүлээ бодохгүй, би угаасаа чадахгүй. Тэгээ надад нүдний тэнж байхгүй. Гэтэ хэдүүлээ байгаа юмараа одоо бодох гэж үзье. Тэгээд бас үсээ би буржилах нь нэг буржилах юмар тэгээд Зендая болцгоё. Энүүгээр серум мисттэй. Тэгээд хойд миний арсайгуу дажгүй байгаад байгаа. Тэгээд одоо миний тухайн дээр байгаа би хэдэн сар удаа арилгаад дажгүй болох гээд байна. Сэрнүүдийг яаж арилгах вэ? Миний ойлгосноор янз бүрийн гоё бодолт хийхээс өмнө арьсаа бэлдэх айгүй чухал юм байлээ. Одоо зураг авалттай өдөр бидний чинь одоо зураг авалт 10-аас эхэллээ гэж бодлоо. Тэгээ бидний чинь баруун өглөө 7-8-аас иргэдэг байхгүй. Ягаад гэвэл нүүр бодолт хамгийн их цаг авна. Бас хэрвээ ус нь янз бүрийн ус тасалтай бол ус тасал бас айгүй цаг авдаг. Миний нүрийг бодож өгөхөөс өмнө мейкап шид амар гоё массаж хийдэг. Нөгөө тоснуудаа түрхэж байгаа л тэгэл тэр массаж хийж явах зурмыг унтчихдаг гэсэн. Тэгэл амар гоё массаж хийгээл амар гоё тэ бейс мейс ямар юу ч үлээ. Тэднэрээр будаал миний тэр бодог өдөржингөө тогтдог гэж бод. Хаяа да засваргаанаар өдөр хоол идэнгүүд одоо энэ энэгээр ингээд зураас гарч штэ. Тэрийг ингэж жоох арилгаал. Тэгэл чиг шүүлэх тос түрхээл дээрээс нэг нөгөө фаундейшн энэ түрхчээр амар гоё болчихдог. Одоо надад их түрхтгүй юм битүү гэж байхгүй л үгтэй.
тий. Эхлээд хөмсгөө будаж эхлэе. Хөмсгөө будахдаа би сүүлд зүгээр юм хөмсгний харандаа авсан нэг гэсэн. Энэний надад таалагдж байгаа юм юу юм. Нарийнхан харандаатай гэх юм уу. Тэгээд зурхад аягүй амар байдаг. За надад ямар нэгэн крем эсвэл нэг фундейшн байхгүй тийм болохоор хэдүүлээ зүгээр юм кондишнер дараад би өдөр тутамдаа ерөөсөө тийм крем хэрэглэдэггүй. Тэгээд нүдэн дээрээ бас ийм крем тавьж болохгүй гэдгийг би мэдсэн. Одоо энэ кондишнинг болдгоо гэсэн. Тэг надад бронзер байхгүй заа гэхдээ хэдүүлээ ийм glow edit гэдэг ийм cream highlight хэрэглэж үзье. Ингээд хүрчдэг ямар. Ингэж л түрүүлдэг тий. Би үс борлох байх юм. Дээрээс нь энэ камер бүр намайг бүр амар цагаар гэдүүлээ тий. Мөн нь би энэ толон тархаа ингээд болдгоороо борлол байгаа хгүй юу. Амьдаар уулзвал яана чи наатах уусгаач гэж хэлмээр байгаа хгүй юу. Вау. Нүдэн дээр бүр амар гоё харагдаж байна. Энийг ер нь нүдэн дээр төрөх хэрэгтэй юм болов уу? Йоо за жинхэнэ глоуи болсон шүү. За би танд гадны гэрэлд очиж агаад харуулъя. Ийм амар. Юу нарцаач чадахгүй. Ийм амар. Нүдэн дээр би ингээд жоохон глоуи юм хийчлээ. Бороор жоохон ингээд пен маягийн юм тавиад тэгээд жоохон сормосоо буцчихсан юм. За миний нүур бараг болчлоо. Би ингээд зэндээ шиг тэг глоуи юм гоё бордоо гэдэлцсэн мейкап хийх гэж хичээлээ. За одоо өс рүү оръё. Өсөө гоё буржуулгая. За өсөө би нэг ийм юмар ороо. Тэгээ энийг би аль амар удаж байна. 5-6 жилийн өмнө Монголд байхдаа бөмбөр илүү хаанаас л наран тулж илүү тэндээс авчихсан 30,000 гэжсэн. Ийм бүдүүн томтой 30,000 дээр нарийнхан нь гоош тэгээд энэ бүдүүн 45 шиг л ямар ч нэг юм байна. Тэгээ хэрвээ та нар хайж байвал одоо хүртэл байгаа бах. Гэтэ энийг би байнга хэрэглэдэггүй яа гэвэл эн чинь мэдээж эндүү юм чинь үсийг чинь бүр амар гимтэн түлэнтэй тийм болохоор хэрэглэхээс өмнө үсэндээ нөгөө нэг халууны нөгөө нэг heat protector гэдэг чинь халуунаас хамгаалдаг цацдаг юм. Тэрийг цацж аваад хэрэглэрээ. За нэг иймэрхүү боллоо энэ талын тал. Би тэгээ нөгөө шатлсан үстэй болохоор миний үс нөгөө ингэж харагдаад байна. Хойсон зэндээ болохгүй л хичээгэл байж шүү заа юу. Царайгаар адилхан биш ч гэсэн ингэ үс мөсийн дуурайгаад ингэчлээ. Одоо хэдүүлээ оруулаа бодъё. Энэ боронгийн будгаар. Наас нь ийм lip oil түрхий. Одоо хэдүүлээ өглөөний цагаа өглөөний цаг гэж баруун өдөр болох чинь. За өдрийн гэрэлд харуул миний нүур нэг иймэрхүү болсон байна. Дажгүй будсан юм шүү те. Гоё юм биш. Би юу ингэж бодоод биш үү? Тэгээ саяны миний оруулаа будсан юм байна. Үнтэй бас жоох ингэ тэнэр бодсон. Бор өнгөөр бас жоох ингэ хүрээлээ. Тэгээд жоохон сормосоо будсан байгаа. Ер нь би зэндэгийн юу идтгийг хайж үзсэн чинь амар юм healthy dietтэй байлаа. Амар эрүүл хоол идэх гэж үздэг. Айгу тийм нэг тийм junk янз бүрийн нөгөө төргөн хоол иддэг. Өглөөний цайндаа хийхдээ өглөөний цай ер нь уухаа мартчихдаг гэсэн. Тэгээд гэрийнхэн нь зэндаа яг өглөөний цайгаа уугаарай гэж сануулдаг гэсэн. Эсвэл хаяа ээж нь өглөөний цайгийн шууд хийж өгдөг гэсэн. Тэгээд өглөөний цайндаа зэндаа юу идэх дуртай вэ гэсэн чинь blueberry тэгээд нутеллатай pancake идэх дуртай гэсэн. Тэгээд ер нь зэндаа ихэнхдээ өдрөө хоолндоо юм салаад янз бүрийн уураг ногоо ихтэй хоол тэгээд оройн бас
Ер нь хоол голом дээрээ ногоог аягүй хэрэглэдэг. Дээрээс нь протеин ихтэй, тэгээд ийм уурга ихтэй хоолууд идэх гэж үздэг гэсэн. Тэгээ одоо снак янз бүрийн нөгөө нэг ийм амны зугаагаа ч гэсэн ийм жимс эсвэл ногоонууд иддэг. Тийм болохоор янз бүрийн нөгөө нэг хоол судлаачд үзэхдээ зиндааг маш эрүүл ийм хоолт барьдаг. Айгүй биед нь ач тустай. Тэгээ зөв юм иддэм байна гэж бичсэн байсан. Хэдүүлээ одоо миний хамгийн дуртай хэсэг рүү оръё. Зиндааг тэгээ би юу ууд юм бол юу уух дуртай юм бол гэж хайж үзсэн чинь iced matcha latte coconut milkтэй уух дуртай гэсэн. Тэгэхээр надаа coconut milk нь байна. Matcha уудаг гэдэг чинь болж шүү дээ. Юу шүү Зиндаая. Надад таалагдж байна. Ингээд миний Зиндааг дуурайд өглөө барыг дуусч байна. Би энэ панкейк, жимстэй, берритэй, гүзэлцэнтэй панкейкийг хийчлээ. Тэгээд матчагаа бас хийчлээ. Би Зиндааг матча уудаг гэж бодоогүй. Кофе уудаг байх гэж бодсон чинь coconut milkтэй матча уудаг юм шүү. Хэдүүл амсаа. Би өөр матча уухтаа ч гэсэн coconut эсвэл soy milk эсвэл хаяа авьяасны суу уудаг. Гэхдээ надад хамгийн гоё нь coconut юм шиг санагддаг. Бест. Хэрвээ ийм хүүтнэр нь уумаар байвал coconut milkтэй ууж үзээрэй. Үнэхээр гоё. Ер нь тэгээд Зиндаагийн өглөөний рутин маш таалагдлаа. Энэ өглөөний рутин болохоор Зиндааг нэг ажилгүй өдөр гэсэн үг. Ямар нэгэн кино зураг авалт байхгүй. Ийш явах шаардлагагүй өдрийн би дуурайсан гэсэн үг. Тэгээд бусад одуудыг судлаад үзэхэд Зиндааг илүү юм тайван хүн шиг санагдлаа. Өглөө одоо 5-6 тий өрөө босоод байх шаардлагагүй. Өглөө 8-аас босоод тий уцаа оролдоод бүх хүмүүс шиг ингээ уцаа оролдоод хүсвэл гарч нохоогоо авч гардаг гэсэн. Тэгээд ер нь өдөр болгон 30 минут ч юм уу бие хөдөлгөж дасгал хийж тий йога хийж эсвэл гарч халахж. Тэгээд тэдэрэн ч гэсэн ер нь өглөө нэг тийм хүчтэй кардио тийм бэлтгэл хийх дургүй хүмүүст айгүй тохиромжтой санагдсан. Тэгээд идж байгаа брекфаст нь болохоор яг хөө жоохон чихэрлэг юм байна. Би нэг тийм чихэрлэг юм өглөө иддгүү. Тэгээд дээрээс нь би панкейк нэг дуртай биш заяа. Панкейк чинь зүгээр нэг юм ер нь юу дүүлээ монголоор шарган бэлээ юу лээ. Тийм юм зүгээр юм гурилан юм байгаа штэ. Миний бол дуртай биш. Гэхдээ би энийг одоо амсч үзье. Минийх болохоор би юм овёсны гурилаар хийсэн. Өндөг хийгээ тэгээ баан хийсэн байгаа. Өөр газруудаар панкейк идэхэд жоох аргу байдаг заяа. Ийм бүхэл гурилц ажиллаад байгаа юм шиг. Тэгээ ямар ч юм соус байхгүй юм хуурай. Яг юм typical American pancake байдаг шүү дээ. Өөр юм Бүрхий панкейк дээрээс нь дөрвөлжин масл. Би тэр панкейкийг өстэй идэж чадах. Надад янз бүрийн юм соус, юм moist, юм зөөлөн, гоё ингээм амд ороод уусах тийм байхгүй бол би идэхгүй. Тэгээ энэ бол надад таалагдж байна. Гэхдээ энийг одоо барах юм бол бүр амар их. Би 5-ыг хийсэн байна. Тэгээ энэ бол баг өдөр 4 хүртэл миний юг. Өдөр бараг 4 хүртэл би юм идэхгүй юм шиг энийг идчихвэл. Одоо ингэж би кинонд явлаа. Кино дураг авалттай. Тэгээ ярьж ивэл яг уу мөрөөц. Тэгээд би дараагийн бичлэгээрээ бас өөр одуудыг хий гэж бодсон. Тэгээ миний бодсон одууд болохоор 3 хүн байгаа заяа.
та нар тэр гурваас алийг хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд тэр коммент хэсгээр үлдээгээрэй. Тэгээд иймэрхүү бас бичлэг таалагдж байна уугүй юу бас хэлээрэй. Би өөрөө иймэрхүү бичлэг үзэх дуртай болохоор өөрөө туршиж үзээгээд тэгээд 3 сонгосон хүн болохоор нэгт болохоор би Ким Кардашьян хий гэж бодсон заяа. Хоёрт болохоор Hailey Bieber, тэгээд 3-т Bella Hadid. Энэ гурвын нэгийг дараагийн бичлэгэн дээрээ хий гэж бодсон. Тийм болохоор та гурав энэ гурваас та гурав та нар энэ хідээс хэнийг хийх юмээрээ надад хэлээрэй. Тэгээд дараагийн бичлэгэн дээрээ би тэр гурван хүний аль нэгийнх нь одоо өглөөнийх нь ийм зуршил morning routine хий. Тэгээд энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ энэ өнөө дуусгая. Би юм айдлээ. Тэгээд надтай зүг байсан баярлалаа. Надтай зүг зөндөөгийн morning routine хийсэн баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай бай.